Биднэрт нэг ийм хайрцаг байдаг хгүй юу? 10 жилийн програм. Тэгээ нэг газар сургалтын дээр суусан л яг л нэг 10 жилийн програм давтах гэдэг тархин. Тэг хичээл сууж байгаа юм шиг тэгээд нэг босч болохгүй, яаж болохгүй, гарч болохгүй те юм ч ярьж болохгүй тэгэл ингээл ч болох юм бол ингээд сууж болох юм болоо гэд бие бариад идэг. За энэ хайрцаг маань бас эго аахгүй юу? Эго гэхээр анх нөгөө нэг юу гэж боддог байсан бэ гэхээр энэ бие тоосон зам ч юм уу те би гэсэн би л тийм гэсэн нэг тийм өөрийгөө бусдад харьцуулсан ч юм уу бардам сагсуу занг эго юм болов гэж ойлгодог гэсэн. Гэтэл эго гэдэг чинь бүр ингээд өргөн хүрээтэй юм байсан бэлээ. Тэг хүмүүс мэддгүн бэлээ бас. Тэгээ эго гэдэг чинь ерөнхийдөө ухамсараас ангид буюу бидний нөгөө тархинд суусан үзэл гэх юм уу? Тархинд суусан үзэл тэгээ ялгамж би гэдэг тусдаа орших уу гэдэг ч юм уу тий би өөр эднэр өөр гэдэг ч юм уу ялгаа заах гаргаад идэг. Тэгээ тархин л одоо энэ програмчлагдсан зүйлсийг бүгдийг эгонд хамруулчих чам. Тэгэхээр ерөөсөө бид нар дотоод ухамсараа сонсох тархиараа ингээд сэтгэх гээд хоёр өөр ялгаад байгаа шүү дээ тий. Тархиныхаа юуг л эго гэж ойлгочих болно. Тархиныхаа бодол, тархиныхаа тэр сэтгэмжийг. Тэгэхээр сүүл рүүгээ юу гэж ярьдаг болчдөг вэ гэхээр ухамсараас ингэж ин эгогоороо бодоход юм тий. Эго тархиараа бодоход юм байна гэл. Тархи ерөнхийдөө бол эго гэж ойлгочих болно. За тэгээд тархинд бие үзэл бол гүн суусан байдаг. Яагаад тэгэхээр угаасаа тархи бол биднэрт яг энэ хүний орчлонд яг амьдарч байх л тийм зориулах зэрэгтэн баггүй юу? Яг энэ гурав хэмжээст орчлон буюу яг одоо энэ хүний оршихуд эн чинь бас нэг хэмжээст орчих баа штэ. Хүний энэ л одоо зориулах зэрэгтэн. Араас бас залан маань шүү дээ. За тэгээд эго мэдээж тодорхой хэмжээд бол байх шаардлагатай бол байгаа аахгүй юу? Бүр нэг хэрэггүй те эгог бид нар ингээл үзэн ядаал эго бол шал хэрэггүй мэнэ гэж бодоход бас хэцүү. Эгог зөвөр бид нар ухамсараараа ойлгох, ялгаж таних хэрэгтэй аахгүй ойлгоод ялгаж таних хэрэгтэй. Тэгхийн бол бид нар эгоныхоо яана хажуу талд аваад тавьчих. Тэгхийн бол бид нар эгондоо ер нь бол эзлэгтэй ч гэдэг юм уу тэр эго биднэрт бол юу болж чадахгүй гэсэн, саад болж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Эго тархи. Гэтэл эго тархи биднэрт яаж саад болдгоо гэхээр ерөөсөө бэлэг талын ингээд харах үнцг юм хаач тийм лээ. Яг л тэр чин цэвэр тархиараа бодоод тэгээ бид нар зөндөө алддаг. Одоо та нар ингээд гаргаж ирсэн алдаануудаа бодох юм бол дандаа тархиараа бодож хийсэн юмнууд чи алдаа болцсон байгаа хөвчлэн. Гэтэл яг ухамсараа чагнаад ингээд нэг 2-3 өдөр бодоод тий хүнтэй ингээд зөвлөлтөө жоохон тунгаагаад ингэж гаргасан шийдвэр бол нэг алдаа болдоггүй. Гэтэл яг тархиараа гаргахад бодсон юмнууд л бид нар хөвчлээ алдаад идэг. Тэгээ магадгүй цаг хугацааг ухраагаад та нар 10 жилийн юм ч юм уу 5 жилийн өмнө 20 жилийн өмнө очлоо гэхэд зөндөө л алдаа гаргацсан алдаа штэ. Тэр үедээ очлоог бол бид нар зөвлөхөө гэж штэ. Ингээд явсан чинь тэр нь буруу байсан байлээ шүү. Тэгэхээр чи тэрийг сонгоорой тий. Энэ дээр ингээд хоёулаа алдсан шүү. Тэгэхээр одоо энэ дээр ингэж алдахгүй. Чи ингээд тархиараа бодоод яараа шийдвэр гаргах учраас ингэж алдсан байлээ. Одоо яадаг буруу хүнтэйгээс гэрлэх ч юм уу тийм ээ мэрэгчлээ буруу сонгоцсон байх ч юм уу эсвэл яадаг тэгдэг байж гэдэг нэг цаг хугацаагаа алдсан ч юм уу тиймэрхүү нэг байдаг шүү дээ. Энэ бол дандаа бид нар нөгөө эгогоо сонсцсон. Нөгөө бие үзэл чинь тархинд суудсан болохоор тархиа сонсоод тэгээд тэр тархиныхаа юмыг зөвгээ бодчихдөг. Тэгээд тэрүүгээрэл болцсон байхгүй юу? Дис нэг гэрэл дискот юм. Цалмаа цай хийж байгаа. Цай чалсан маш. За тэгээд бие үзэл би тусдаа орших уу? Одоо яадгийн бие үзэл чи одоо бүх юм дээр гарч ийн. Ажил их төртөл би хийж гин. Би мөнгө олж гин. Би одоо зовж гин тий. Бусдаас одоо би илүү зовж гин. Би эсвэл бусдаас илүү их одоо амьдралын төлөө зүтгэж гин. Би энэ аяг тавгийг чи угаасан тий. Би энэ гэр орны чинь цэвэрлсэн гэл ингээл бодоод энэ эсвэл би гомдсон, би хохирсон гэл бодоод ирэхээр энэ бас шууд цэвэр эго болчтой. Ерөөс ингэн нэрлэхэд. Тэр уул нь бол эгог ингээд би үзэл ингээд байхгүй болчоор зүгээр ингээд бид нар ямар ч тустай юм байхгүй оршихуун л одоо нэгж хэсгүүд аахгүй оршихуун хэсгүүд аахгүй ерөөсөө тустай юм байхгүй. Гэтэл эго бид нар ингээд тустай оршихуунууд тустай би мохот би ингэж амьдэрдэг тэр надаас өөр би энийг хийсэн тэр хийгээгүй гэдэг ч юм уу те би ингэж зовсод би эсвэл ингэж амжилт гаргасан би ингэсэн болохоор би ингээл ерөөсөө би гэсэн л тийм тодтгол бүхэн эго гэж та нар ойлгож болно. Энэ тэгээд ухамсарах биш. Дотоод ухамсар бол чи тустай бишээ тийм ээ.
А чи ядчил ээж аваасаа үүссэн ч гэдэг юм уу? Одоо ядчил чи одоо энэ улсын иргэн ядчил энэ гэр бүлийн нэг ч хэсэг ядчил нь байгаль оршихуйныг энэ орчлон ертөнцийн нэг юм а гэдгийг ухамсар хэлдэг. А тархиул дандаа ялгаатай тусдаа авч үзт юм бэл. Миний далагч унтраад байна тий. За явж байгаа. Энэ нэг маслаад байгаа. Оо энэ жоохон цахилгааны асуудалтай юм биш үү манай гэрч. Болж гэнэ үү? За бүрт. Аваач тэгэл. Энэ өөрөө юу залуур налцаасан. Зөө. За тэгээд эго маань бас бид нарт тийм зовлон авчдаг байхгүй юу? Би ингэсэн, би тэгсэн, би тэгж хогшсон, би тэгж хийсэн те. Би л ингэсэн штэ л гэсэн юмд. Нэг тийм ер нь жоохон зовлонт үзэл авчрах гэдэг. За тэгээд ерөөсөө ухамсар сонсоход эго тарих ингээд саад болж идэг тань. Ухамсараа сонсох гол эренгүүт чинь эгонд буюу тархинд цус үзлүүч ингээд саад болоод идэг. Тэгэхээр бид нар уулын бяцлал хийгээд дотоод ухамсараа сонсох гээд байгаа. Дотоод ухамсартай холбогдох гээд аа тийм дотоод сонсох хичээлээд байгаа шүү дээ. Тэгээд дотоод ухамсар сонсдог холбогдох гээд байдаг. Нөгөө тархичин итгэвчэд ороод ирэхээр ерөөсөө тархиул дан эго буюу би үзлэр цэвэр явдаг хөвчлээ. Тэгэхээр ерөөсөө миний тархинд одоо ямар үзэл шингэсэн байна, ямар үзэл суртал орсон байна те. Хинээс юугаар сонссон байна, хинээр юугаар заалгацсан байна. Энэ бол бидний тархинд дах тэр эгоны л юм байна. Эгог л өсгөж яадаг гэсэн үг байхгүй. Тэгээ бид нар яагаад тэгвэл энэ эгогоор яваад датцсан бэ? Дотоод зөнгөө сонсохгүй тархиараа ингээд шийдвэр гаргаад датцсан юм бэ гэхээр ерөөсөө л энэ бас нийгмийн програм байхгүй. Бид нар хизээш нөгөө дотоодоо сонс гэдгүү те. Дотоод мэдэрсэн юм а хэлэхээр тэрэнд итгэдэг хүн байхгүй. Чи тэгэж мэдэрлийгээ тэр чинь хин нотлох юм гэл те. Чи л ганцаараа тэгээд хачин бодоод ишт гэдэг ч юм уу. Ингээд ерөөсөө авчлага дарамт их байсан нэгдүгээрт. Хоёрдугаарт бол бидний тэр сургалтын програм гэдэг юм уу те. Тэр болохоор дандаа тархи руу ингээд чиглэжсэн байхгүй. Та нар одоо тархиал сайн хөгжүүл те. Тархиал сайн хөгжүүл тархичин л одоо яа гэх мөнгө төгрөг болно. Тархичин л амьдралыг ч авч явна. Тийм болохоор энэ тархины боловсрал гэж их ярьдаг. Бүгдээрээ л энэ тархины үзэл сурталын тархины боловсрал тархийг ерөн шүтсэн тийм нийгэмд амьдарч байгаа учраас хоёр юм орж ирэхээр нэг нь ухамсараас нэг нь тархинаас бодол орж ирэхээр бид нар тархиад дандаа дагчдаг байхгүй дандаа. Өөрийгөө хэрвээ анзаарах юм бол нөгөө тархиал дагчдаг. Тэгэл өнгөрсөн уулын дотроос те нэг ингээд исэн. Би тэгээд бодож тархиад дагцсан гэл те. Ийм юм зөндөө байдаг байхгүй хүмүүсийг ингээд яриулахаар. Тэгэхээр яаж ийнэ гэхээр бид нар одоо аль нь тархинаас аль нь дотоод тосон гэдгээ ажиглалтаар ялгаж салгаж сурах нь байна. Эго гэдэг маань ерөнхийдөө би үзэл буюу энэ тархитай их холбоотой юм байна. Тархийг ер нь бол эго гэж ойлгож болно. Дотоод ухамсар бол тэр би үзэл эгоноос ангид оршиж идэг юм лээ. Ерөөсөө арга бэлэг талаас нь оршихуй хамтын үйл ажиллагаа талаас нь бид нар энэ оршихуй хүмүүстэй энэ ядчил гэр бүлд байгаа хүмүүс энэ Монгол улсад амьдарч байгаа хүмүүстэй нэгдмэл нэг оршихуй маа гэдгийг дотоод ухамсар мэдхийн дээр мэдчихийдэг учраас хизээш тийм ялгаа заагтаа бол авч үздэг юм бэл. Тэгээ бид нар эго тархиа сонсох юм бол одоо манай гэр бүл танаа гэр бүл манай удам танаа удам манай орон танаа орон гэдэг ч юм уу те. Эсвэл миний юм чиний юм гэж явцдаг. Тэгээ энэ тархинд суулгаж өгсөн үзэл маань өөрөө биднийг алдаараа чиглүүлээд идэг юм байна. Тэгээд ухамсар өсгөж саад болоод идэг юм байна. За тэгээд хохирогчийн дүрх гаргадаг юм байна. Энэ дээр энэ доор гэсэн дээр доорын ялгаа үзэл сурталыг гаргаж өгдөг юм байна эго тархи маань. Ерөнхийдөө тэгдэг. Тэгээ бид нэр ерөнхийдөө яавал дүр энэ эгонд удирдуулахгүй те эгоныхоо эзэн байж чадахгүй гэхээр ерөөсөө ялгаж сурах юм бэлээ. Хамгийн нэгдүгürt. Өөний миний эго тархиад бодсон чи ингэж чинь миний эго тэгж хэлж чинь те. Миний тэгвэл дотоод ухамсар юу гэх нь би сая эго үзэл гаргачлаа шүү дээ. Гэдэг ч юм уу ингээд өөрийгөө ажилд сурхалахгүй. Тэгээд ахын бол ялгаа сурчин. Тэгээ ялгаа сурчин гут чинь ухамсар ингээд өөр болоод ирдэг байхгүй. Энэ ухамсар юм байна. Энэ тархиных юм байна гэд. Тэгээ бид нэр ухамсараа илүү төлөхөө хөгжүүлээд одоо нөгөө ухамсарчин өөрхийн амт их авчлага дарамтанд орсон ингэж жижигэрсэн маа шүү дээ. Одоо нэг хэсэнд ингэж болон тохоонд авчиж шашгацсан байхгүй.
дотоод ухамсар. Тэнгүүд эсрэгээр нь бид нар одоо юугаа ургуулж хөгжүүлэх вэ гэхээр дотоод ухамсар мэдрэмжээ ургуулж хөгжүүлнэ. Яг бид нар багасаа тархиа яаж ургуулж хөгжүүлсэн те тархиныхаа үзэл тэр тархиараа бодсон зүйлийг яаж үнэлүүлж ирсэн яг тэрнтэйгээ адилхан ухамсараа ингээд дадуулж ухамсараа одоо суралцах хэрэгтэй болчих таа байхгүй юу. За өглөө нэмэг. За суусан. Ийшээ сууж болно шүү. За. Манай олбог одоохондоо жоох хөрөлцгөө явна да. Одоо хэд хоногоос шинэ олбогт болох гэж судалтай байна. За сан цай хийгээд цай уус уурай. Энд ааруул идээ үүсэж байгаа юм байна. Та би ойлгомжтой нь манайхаа санал нийлж байна уу? Тэгэхээр эго гэдэг маань маш тийм том өргөн үрээд юм баггүй. Тэгээ ерөөсө бод гэж заасан штэ бид нарт наа тархиа сайждвал тэгээд ихэнх цагтаа бид нар математикийн тоо одож өнгөрөөсөн мэт хүүхнээс тэ тий. Монгол хэл математик ч одоо ингээд одоо хүртэл бага ингээд өдөр болгоо ордог хичээл монгол хэл математик. За тэр дуу хөгжим, зураг, эрүүл мэнд тэр нийгэм эдгээр чинь ингээд туслах хичээлүүд орж байгаа. Тэгээд өдөр болгон математик монгол хэлнийхаа дэвтэр номыг аваа явдаг. Бага ингээд болт юм. Гэхдээ ер нь тэр том дунд ангид за дунд ангид орлоо ингээд математикийн гүнзгий олоо явчихдаг ч юм уу. Тэгээд бид нар энэ математик буюу энэ эго тархиараа тархиныхаа хөгжлийг шүтцсэн учраас арга тал нь одоо арга биелэг хосолж явах ёстой орчлонд арга талыгаа бүр арай их хитрхи хэтрүүлсэн байгаа байхгүй. Одоо нөгөө биелэг тал нь 5-аас 10% үнэлэгдэж байгаа. Арга тал буюу бидний тархины сэтгэн бодох чадвар 90% нь үнэлэгдэж байгаа. Тэгэл тархиндаа хэр их мэдлэг чихсэн, тархиндаа хэр их мэдлэг чихүүлсэн, хэр олон чэйжилсэн тэрүүгээрээ бид нар одоо үнэлэгдээд байгаа байхгүй тий. Нөгөө диплом чинь тийм штэ. Диплом бид нараа тийм шалгалт өгч байгаа штэ. Шалгалтанд яаж вэ? Бид нар чэйжилсэн юмараа шалгалт өгч байгаа штэ. Тэгэхээр их юм чэйжилт нэрэл үнэлэгдэж штэ эцээц. Тэгэхээр сонь утахгүй аа штэ. Энэ одоо юу гэсэн үг юм те. Тэр цаана өвчнөө юм байх ч юусэн ганц энэ тархины чэйжилсэн юмараа л бараг хин нэлээ ойлгохдоо цай тийм шалгаад байгаа юм шин те. Тийм л бас автоматар чэйжилсэн. Тэгэхээр энийг ингээд шүтгцэн байна гэдэг чинь бидний арга биелэг хосолж явах амьдралын маань ерөөсөө бэлэг талын ингээд авцсан бэлэг талын өндөрхийн үнэлж байгаа. Одоо саяхнаас сүүлийн хэдэн жилээс нэг ухамсар зүүн бэлэг юм ярьчиж нэг ийм юм байна гэж ойлгож байгаа болохоос биш. Би одоо яадгийг би ингэж зүнгөө сайн сонсдог ч юм уу тийм. Миний ухамсарын төвшин ийм байна гэхэд миний ухамсарт өнөөдөр мөнгө төлөх юм байгаа тий хэцүү шүү дээ. Тэгэхэд би тэгвэл ийм дипломтой, би ийм мэдлэгтэй, ийм тархитай гингүүд надад магадгүй намайг үнэлж надад мөнгө төлөх тийм улсууд бол зөндөө байх баг. Тийм болчиход байгаа хгүй. Тэгээ одоо энэ та нар Атлантууд лемүрчүүд үгийг сонсч ирсэн шүү дээ. Тэр устсан шүү дээ тий. Тэр соёл иргэншил устсан шалтгаан бас арга биелийн тэнцвэр алдагдсан. Гэхдээ тэр үед бэлэг тал нь хэтэрхий их байсан. Бүх юмыг одоо бодлынхон хүчээр, шидээр тий энергийн технологиор ингэж шийддэг байсан. Тэгээд арга тал нь бас хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд бэлэг тал нь ихсэн улмаас устчихсан гэсэн одоо түүхтэй байхгүй юу? Одоо гэсэн чи бид нар устгах гад мөхгүй байгаа шалтгаан болохоор арга тал нь ихсэн. Тэгэхээр ерөөсөө хэдүүлээ арга биелээ тэнцвүүлнэ. Одоо тархиа бити хөгжүүл гэсэн үг биш шүү дээ. Тархины хөгжил бол чухал. Бид нар тархимаа сайн ажиллаж явах хэрэгтэй тийм ээ. Ой тогтоол сайтай байх хэрэгтэй. Сэтгэн бодох чадвар сайтай байх хэрэгтэй. Логох ингээд тархимаа сайн ажиллаж явах хэрэгтэй. Гэхдээ ухамсараа ингээд дарангуулсан учраас бид нар хичнээн одоо лог тарих сайн байлгээд бас ойлгохтой явж өгөхгүй байхгүй. Нүнийг далавч авахлуулсан шувуу шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр арга биелэг талчин яг шувууны хоёр далавчийг хоёулаа ингээд тэмцвэртэй байж ш нисч чаддаг тийм баа. Тэгэхээр тийм учраас би энэ арга талын юм ингээд ярихгүй байгаа. Арга тал нь гэтээ тэргүй та нар надаас илүү мэдлэгтэй байгаа угаасаа арга тал дээр бол өчнөө олон ингээд боловсралтай, туршлагатай тийм ээ. Тархины мэдлэг яриул та нар угаасаа гэтээ тэргүй мундаг. Гэтэл яг ухамсарын талын чинь юм би яриад байгаа байхгүй. Одоо ингээд эго ч ихсчдэг юм арга тал хэтрээд ихээр эго ч ихсчдэг. Би юм би тийм би ингэдэг тэгдэг хитрхи материалист үзэлтэй болоод эхэлчихэж байгаа байхгүй бас. Хитрхи материалист үзэлтэй болчоор манай тал танаа тал манай улс танаа улс манай гэр танаа гэр манай аав ээж танаа аав ээж болоод ерөөсө талцчихдаг. Ухамсараа нэмэгдүүлээд ирэхээр бидний тэр зүрх сэтгэл ухамсар чи ерөөсөө тэр хайран дээр тогтчихдаг. Хайр гэдэг юм үндсээ болгочихдаг учраас хайр гэдэг чинь гэрлийн энерги л байхгүй. Гэрлийн энерги буюу оршихуйн тэр бүхэл оршихуйг ингээд сэтгэлдээ багтааж идэг учраас ялгаа зааг ингээд арилаад идэх байхгүй. Би чи ялгаахгүй. Миний хүүхдээс ялгаа юу ах вэ те?
Миний ээж ааваас ялгаа юу ах вэ? Адилхан л энэ чинь дэлхий дээр амьдарч байгаа улс, гадаад улс ч гэсэндээ нэг дэлхий дээр байгаа. Гадаад хүн ч гэсэндээ одоо нэг дэлхий дээр байгаа юм чинь тий ялгаагүй гэсэн үгнээс ингээд харцдаг. Тэгээ ухамсар бол илүү уудам, илүү юмыг арга бэлэг талаас нь хослуулж хардаг. А гэтэл бидний алддаг юм нь болохоор дандаа арга тал буюу тархиараа шийдэл ингүүл нэг амжилт олчих واخ, тэгвэл нэг мөнгө олчих واخ, а тэгвэл би энэ асуудлаа шийдчих واخ гэд ухамсараа сонсохгүй аргаараа хүчлээд идэх байхгүй. Арга талаасаа тийж хүчилж явсныхаа улмаас дандаа алддаг. Тийм л байгаа алдаанууд нь. За энэ дэр жишээ ярих юм байна уу? Та нараа одоо жишээлбэл яг ингээд нөгөө таны хэлсгээр шийдвэр гаргах гэхээр тий дотоод хүн бол нэг өөр юм хэлээд байдаг. Өгнө чи тийм штэ гэж юм мэдвэдэд яг шийдвэр гаргахаа яг нөгөө бодож байгаа илүү нэг методик талаар гарч шийдвэр гаргаад яваад байгаа. Тэгмүүд эргээ бодохоор яг нөгөө дотоод хүн маань болохоор өөр юм хэлчихэд ингээд заримдаа ингээд төрчихдөг тийм асуудал үүсэндээ уруу шийдвэр гаргацсан. Уруу юм эргэлзэж байгаа. Дандаа буруу суугацсан. Би яг анхны бодсон байсан юм байна. Тийм. Одоо тэгээд бид нэг ингэдэг штэ. Ажил төрөл бүтэхгүй нэ. Одоо гайг охоо. Ганц нэг л юм. Юу ярих ч юм болчихлоо. Тийм. Хүмүүс бид нар ингэдэг штэ. Авра дээр үзүүлчихсэн бол тий. Одоо мөнгө төгрөггүй хэцүү байна. Ажил төрөл бүтдэгвэ. Ажил төрөл бүтэхгүй байгаа чинь дандаа харах талаараа зүтгээд байсны л гайхгүй юу. Тийм энэ алдааг бол хүн болгон гаргаж ирсэн. Зөндөөч гаргаж ирсэн. Гарахтаа. Тэгээ хашрахгүй. Дахиад гаргасаа алдаа ингээд тавтаад идэх байхгүй. Яаж нөгөө алдаан дээр дахиад тавтаад шүү дээ. Нөгөө тархиараа сэтгээд тийм ээ. За ийм боловсралтай юм чинь боловсралтай найддаг юм уу? Эсвэл одоо яг байгаа тий боломж мөнгөндөө найддаг юм уу? Эсвэл танил арт талтаа найддаг юм. Тандаа арга талаар ингээд нэг ажил бүтээх гэдэг. Тэрний үнэ ч ажил гэж болно ингээд байдаг. Гэтэл хөөрхий бэлэг талын юм ингээд бүтээгөө арга талаараа ингээд зүтгээд хахаар бид нар яаж ч махиж тийм ээ яаж нөөц боломж шахавс үнэхээр явдгүй юм бэлээ. Тэгээд авра дээр үзүүлэхээр энэ хүрц чинь гэмтчихээ угаасаа бүтэхгүй тодорхой гэл тэ тэр чинь ер нь үнэн баггүй. За тэгвэл юу яах хэрэгтэй? Шийдвэр гаргахаас өмнө ажил эхлүүлэхээс өмнө бясалгаад за арга талынхаа би ингээд мэдчихлээ тийм ээ арга талаараа би ингээд сая тархиараа бодчихлоо. Магадгүй арга тал дээр бид нар мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авч болно шүү. Тэрвээ би шинэ бизнес эхлүүлж байгаа бол тэр бизнесийг хийгээд үдцэн хүнээс зөвлөгөө авч тэр чинь арга талын боловсрал тийм ээ зөв хэрэгтэй. Магадгүй хуулиар би ингээд те шүүх хуралд орж ил би хуульч аваад хуульчаас зөвлөгөө авч болно ш тийм ээ. Тэр бас биднэрт хэрэг болдог. За гих жишээ нэ одоо өөр одоо яадаг шинэ бизнес хөл тавина, шинэ ажил эхлүүлнэ. Энэ тал дээр бид нар санхүүчээс нэгтлангаас зөвлөгөө авч болно. Энэ бол маш их хэрэг болдог. Гэхдээ бид нар бэлэг талын зөвлөгөө авдаг. Бэлэг талаа яатсан байгаагаа хардггүй учраас ингээд ерөөсөө 50% шууд чавчигтад ороод ирчих واخгүй. Тэгэхээр угаасаа арга талаараа зүтгэсэн чинь ингээд болж өгдөг. Тэгвэл энэ бэлэг талын яг бид нар бэлэг талаа дотоос үнснээс асуух хэрэгтэй. Ингээд бяцлахаа сууж хата тийм ээ. За арга талаа би ингээд судалчлаа, арга талаа зохицуулчлаа ер нь ингээд болох юм шиг байна. За тэгвэл энэ ажлыг бүтээхэд тийм ээ. Энийг ингээд болгоход бэлэг тал дээр ямар асуудал байна? Бэлэг тал дээр ямар авах арга хэмжээ байна? Надад зөвлөгөө хэрэгтэй байна гэд. Тэгээд дотоос үнснээс асуугаа суух юм бол дотоос үнсээ харин сайн зөвлөгөө өгдөг. Наа бид нар ингээд яг дөнгөж анх бясалгал хийж сууж байгаа хүмүүс бол эхэндээ бол манагтана л та. Би бодоод байгаа мó, энэ тарих бодоод байгаа мó, тэ? Энэ дотоод ухамсараас хилээд байгаа мó одоо юу болоод ингэж тэгдэг л тэ. Гэхдээ зүгээр эхэндээ бас хүн болгон тэгдэг. Тэгээд энийг чи хийгээд ахаар жоохон ялгадаг болчтой байхгүй. Тэгээд бүр супер ялгаад эхлэхээр бүр гоё юм болно. Ерөөсөө бэлэг талынхаа бид нар ингээд бясалгаал Тунгаалтын бясалгал хийж болно, суугаад нүдэнэт бясалгал хийж болно. За тэгээд энэ тал дээр одоо яавал энэ ажлыг бүтээх вэ? Энэ тал дээр яавах вэ? Яавал одоо би энэ бие махбодыг идэх вэ? Яавал энэ одоо асуудлыг даван туулах вэ гэхээр за бэлэг тал дээр ийм юм дутуу байна. Тийм учраас бэлэг талынхаа энэ энийг засаа гэдэг ч юм уу тийм ээ. Бэлэг тал ийм ингээд юмуд ингээд ерөн толгойд орж ирдэг. Энэ төсөөллөөр орж ирж болно. Дөрсээр орж ирж болно эсвэл бодлоор орж ирж болдог. Бодлоор орж ирж байгаа гэдэг чинь бид нар дотоос үнстэй телепатаар харьцаж чинь гэсэн үг байхгүй юу? А нүдэн ханаад
суухад элдв янзын дүрс орж ирдэг л дээ зөв дүрсүүдээ ихлэ хаачих. Яг дүрс үзэгдлийг тайлахад бас бид нар хэцүү. Тэгэхээр өөрсөө элдв янзын дүрс үзэгдлээ хаагаад 5 харахад туслах нь. Дүрс орж ирэл тэрийг зайлуулчин тийм ээ. Тэгээ зөвхөн бодол энэ бодол санаанд юу орж ирэх нь тэрийг ингэж харамж болно. Эсвэл ухаж бодож болно тийм ээ. Бэлэг тал дээр ийм юм дутуу байгаа мó? Эсвэл бэлэг талыг энийг хилээд байгаа мó тийм ээ. Ингээд ат санаасаа шин санаа орж ирдэг байхгүй. За энэ дээр жишээ ярих юм бол за жишээлбэл би нэг шинэ ажил эхлүүлж байна гэж бодъё тийм ээ. За би арга талын юмнуудыг хангалттай бэлтжлээ, судалчихлаа. За ингээд бэлэг талын зөвлөгөө хэрэгтэй наа. Бэлэг тал дээр ямар бие энерги юм хийх вэ гэдэг ингээд бодосон. Төнгөч надад бодол орж ирнэ. За ямар бодол орж ирэх вэ гэхээр яг миний дотоод зүгээр. Миний дотоод ухамсар хэлж байгаа л да. За ингээд мэдээж би ганцаараа биш тийм ээ. Олон хүмүүстэй хамтарч ажиллаж байвал эхлээд та нар тэр хоорондоо тэр ойлголцох тийм ээ. Тэр сэтгэлийн холбоогоо ингээд засаа. Хоорондоо ойлголцох сэтгэлийн холбоо засаагүй болвол надад ажиллаж явахгүй гэлээд өгч чинь. Ярилцах хэрэгтэй байна. Бие биендээ итгэх хэрэгтэй тийм ээ. Бие биендээ сэтгэлээ онгойлгох хэрэгтэй байна. Итгэлцэл дутаад байна. Ярилцах дутаад байна. Энд чинь бэлэг тал шүү дээ. Тэр сэтгэл гэдэг юм чинь бэлэг тал руу орчих жоох. Сэтгэлээ нэг хэрэгтэй, сэтгэлээ сайхан онгойлгох хэрэгтэй байна. Юу болж ийн болохгүй байна гэдгээ сайхан бие бинийг ойлголцох хэрэгтэй байна. Тэр юм тутсан байна гэдэг ч юм уу. Нэг юм ороод ирчээ. Тэр үнэхээр хэрэгтэйсэн байхгүй. Гэтэл тэрийг хийхгүйгээр ингээл арга талдаа бид нар ингээд сэтгэлээ нээж ярихгүйгээр тэ хит албаны харилцаал ингээл явсан бол бас тэр ажил бүтгэргүүлсэн байхгүй. Нэгт. За өөрөөр яа тийм биднэрт ингээд гадна талаас энергиэр ингээд сүргээр нөлөөлөд байгаа юм байж болно шүү дээ. Хүний хил ам байж болно шүү тийм ээ. Би одоо хүнтэй хит хүнтэй хэрүүл хийцэн муудалцсан. За чи тэгвэл тэр хүмүүст эхлээд ивэ олцгоо. Тэгэхгүй бол тэр хүмүүсээс чинь сүрэг ирчим орж ирэн хаалт толоод байна ч гэдэг ч юм уу. Тийм байж болно шүү дээ бас тий. Эсвэл чиний нөгөө хамтарч ажиллаж байгаа хүмүүс чинь нэг нь одоо энэ итгэлцэл дүүрэхгүй байна. Эсвэл нэг нь одоо ингэж юм юу яагаад байна одоо өөр юм бодоод байна гэдэг ч юм уу. Иймэрхүү ингээд бэлэг тал дээр зөндөө юм гарч идэх байхгүй. Бүр арга талаас тутахгүй шүү дээ. Арга тал дээр хэд зөндөө юм байдаг шүү дээ тий. Мөнгө санхүү, зээл, тэгээл нөгөө тоног төхөөрөмж юу гэдгийг маркетинг одоо тий ажил эхлүүлэх зөндөө юм хэрэг болдог гэсэн. Яг тэрнтэй адилхан бэлэг тал дээр тутахааргүй бол юм гарч ирдэг юм. Гэвч нэг. За ингээд энэ бэлэг талыг бид нар тэнцвүүлэхийн тулд дотоод ухамсараа сонсно. За бүр болохгүй бол бид нар лам бөгөр яваад байдаг шүү дээ. За ажил бүтцгээ виз гарахгүй нэ гэл тий. Дажгүй сайхан үзэж хараад заслаа гэдэг бөөл ам юу вэ гэл. Энд чи яг нөө бэлэг талынхаа юмыг уулын зүв байхгүй хөөх юм. Энд чи өөрөө олж мэдхгүй, өөрөө чадахгүй бол энэ хүнээс тусламж авах зүйтэй юу тий? Хүнээс тусламжиж болно шүү дээ. За тэгээ ламбог явдаг. Энэ бол зөв. Гэхдээ одооны ламб бүүнэр бас хэцүү болсон тий. Яг үнэн хутлаа хэлээд байгаа нь бас мэддэхгүй. Мөнгө авах гэдэг юм уу? Намайг хутлах гэдэг юм. Үнэхээр ингээд бэлэг талын ингээд зааварлаад хэлж өгөхгүй гэдэг нь хэцүү. Тэгэхээр одоо яа тийм бид нар арга тал дээр ч хүмүүс хулигтуулдаг шүү дээ. Мөнгө зээлнэ, мөнгө хулигтуулна тийм ээ. Нэг бизнес эхлэх гээл яана. Зөндөө хулигтуулдаг. Яг тэрнтэй адилхан бэлэг тал дээр хүртэл хулигтаан зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бас бид нар сайн судалдаг байх шаардлагатай байхгүй. За яг ингээд энтлийг хилээд өгчих те. Засаад өгчих гэх юм уу. Надад ойлгуулад өгчих, зөвлөд өгчих гэх ямар одоо сайн хүн байна вэ гэд бид нар бас тэрийг зөв хайх хэрэгтэй. Тэгэхгүй энд нэг сайн бөө байдаг гэл эсвэл тэнд нэг бөө байдаг гэл зар хараад шууд очиод иж болохгүй нэ шүү дээ. Тийм. Бид нар одоо ажиллаа эхлүүлэх гэсэндээ шууд ямар ч хамаагүй хүн дээр итгэж очиол тий мөнгө төгрөгийн ингээл гэрээ хилцэл хийдгүү сте байр худалдаж авах төр хүртэл зөндөө юм шалгадаг сте. Одоо байр худалдаж авахчаал холигдуулсан хүмүүс зөндөө тий. Тэрнтэй адилхан бид нар энэ яг баталгаатай газар руу компани ямар юм тий энэ баталгаатай энэ данс мөнгө нь яг зөв юм уу гэж бид нар ингээл шалгуулаад ингээл нэгтлал явдаг. Яг тэрнтэйгээ адилхан тэр бэлэг тал дээр тэгсэндээ тийм шалгалттай байх хэрэгтэй байхгүй уулна. Тэгэхгүй ингээд би мэдэхгүй би харахгүй байгаа юм чин гэл шууд тавьж чад гэж болохгүй шүү дээ. Тийм одоо муухай гэж болохгүй тийм ээ. Яг тэрнтэй адилхан. Яг хүнд хандах ч болно. Гэтэ тэрийгээ сайн шалгах хэрэгтэй. Аял өөртөө бас найдаж болно. Бид нар ингээд бясалгал хийгээд дадуулчих юм бол заавал хүн гэдгүйгээр ядаж анхан шатны юм зөвлөгөөнүүдэд дотоодос авчна. Гэхдээ ядаж би миний бүр ингээд чадхааргүй юм байл гэхэд за чи нэг тэр зүг рүү яваад тэр хүнтэй очиод уулзч гэх юм уу. Тэр хүн зүудэнд орж ирдэг ч юм уу. Бясалгаа сууж байгаа тэр хүний царай орж ирдэг ч юм уу. Бидний ядаж зөв ингээд замын минь ингээд хэлж өгдөг байхгүй. Ядаж зөв замын минь чиглүүлж зөв хүнтэй нь уулзуулна тийм ээ. Зөв очих хэвээр хүний ингээд яан зөвлөгөө сайн хүний чиглүүлдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд анхан шатны юмгууд бидний дотоод сүнсэл одоо анх бясалгаж байгаа хүмүүс бол хангалттай өгөх чадвартай. За тэгээ сүүлдээ яваад туслахад бүр дараагийн сүнсний супер чадрууд нэгдэх юм болно шүү дээ тийм ээ. Тийм байгаа.
За энэ дээр асуух асуулт байна манай. Сайн ярьсан зүг дээр. Эгоны тал дээр эго гэдэг юм хэд бол ойлгох шүү дээ, тийм ээ? Тийм. Цэвэр одоо энэ хайрцаглагдсан тархи чинь л эго гэдэг аахгүй. Угаалгдсан тархи, блоклогдсон тархи. Одоо бидний тархи нэр үнэхээр эвгүй болсон байгаа шүү дээ, тий. Өчнөө олон мэдээлэлээр угаагдсан, тэгээд блоклогдсон, үний юм дагтий одоо амаа буруу юм дагтий одоо мэдгүй гэл. Тэгээ яаж яагаад биднэрт бас асуудал байна. Бид нар өөртөө бас сонсоод шууд итгэцдэг байхгүй юу? Энд чинь бидний алдаа шүү дээ. Бид нараас тэрийг засах хэрэгтэй байхгүй. Шууд юм сонсонгуудаа ямар ч эргцүүлэх боловсруулах юм байхгүй. Тэрэнд нь шууд итгэж гинэ гэж бидний алдаа байхгүй юу? Тийм ээ? Тэгээ энийг яг багаас дадуулсан л та нөхчээр те. Одоо ингээд би бодохтой чи юу нэг те боддог хинбэ гэж баг загнуулдаг байсан шүү дээ. Тэгэхээр яг багаас багын тийм өгсөн програм байна, нийгмийн юм байна. Гэхдээ одоо бид нар насанд хүрсэн ухамсартай хүмүүс учраас би итгэхгүй юу нэг сонссон юм а ядаж би 3 удаа эргцүүлж бодоод тархи руугаа оруулах гэдэг нь тархиндаа жоох ингээ хамгаалалттай байх хэрэгтэй шүү дээ. Тархиа жоох ингээд бас цэвэр байх хэрэгтэй. Мэдээлэл тархиндаа мэдээлэл суулгах чавал ядаж үнэн зөв хэрэгтэй мэдээлэлээ суулгах мараа юу юугүй шаал дими мэдээлэл оруулаад эсвэл шууд тэр мундаг хүн тэгж хэлж байгааг шууд тэгвэл зөв юм байна гэж шууд тархи руугаа хүлээж аваад эн чинь бид нэр тархиа ямар ч хамгаалтгүй ингээ шууд энерги оруулаад шүү дээ. Тэгэхээр чин бидний тархи одоо ингээд хогийн сав шиг болж байгаа байхгүй юу? За тэгэхээр тархиндаа маш тусгаар тогтмол сайтай байх хэрэгтэй байна. Үзэж харсан юмдаа шууд итгэмээргүй байна. Сонссон юмдаа шууд итгэмээргүй байна. Гоё сайхан гингүүт нь шууд тэгж тууширч те ямааргүй байна. Гэтэ энийг бол ер нь бол бясалгал сонирхоод ихсэн хүмүүс бол бас учиртай ханддаг болчтой юм лээ. Бас юугүй өөрийгөө ажиллаад би юунд дэр алдаад байна гэдгийг анзаарсан юм чинь бас бодож үздэг болсон байдаг те. Бас ингээд ялгаатай ингээд жоохон бодож үздэг тунгаадаг болсон л гэдэг юм лээ. Бяцлах сонирхдаг саавч шань арай нэг айтайхан бас нөгөө урд нь ингээд алж ирсэн. Одоо би чи ингээд яана өөртөө ажиллаж байгаа юм чинь бас алдаагаа бол харсан байдаг учраас юу нөгөө итгэж гүйдэг байсан юм а бол өнгөрөөцсөн байдаг юм лээ. За асуух зүйл байл асуух. Зүг гинэ. Ойлгож байна. Яг гарч ирэх үед би одоо ингээд мэдэрч шүү дээ. Би тэгээд хэлчих юм уу нэг юм бодож ирсэн. Тэрийг яаж анзаарч яаж нөгөө баах вэ гэх юм. Энгийн аргууд нь юу? Эго бол яг дараад авах шаардлага байхгүй. Зүгээр эгогоо хэлээ мэдчихэв. Тэнгүү шууд тархитайгаа ярьцдаг байхгүй юу? Тархи бол бидний командыг маш сайн авдаг. Бидний нэг эргэтэн учраас тархи бид нартай харьцдаг, команд сайн авдаг. Зүгээр сонин бодол ороод ирнэ тий. Тархи нөгөө улиг болсон бодлоо оруулаад ирнэ. Нөгөө эгоны бодлыг бид нарт өгөн. За тархиа би чиний саналыг ойлголоо тийм ээ. Чи надад ингэж бодол өгч байгаа юм байна. Чи надад ийм санал тавьж байгаа юм ойлголоо. Гэхдээ би одоо ухамсараа сонсох гээд байна. Чи одоо ингэ түр хаагдчих гэдэг ч юм уу тий. Би яг хэрэгтэй үед нь чамайг дуудаж гэх юм уу. Ингээ ялцгаар тархиул зүйл рүү их сайн өгөнд ордог. Нөгөө бидний хүсээгүй байхад шууд дайрч орж ирээл юм бодуулаа. Шууд дайрч орж ирээл ингэжээч тэгчээч гэл тий. Ингээ баш номхорчтой юм бэл. Тэгэхээр тархитайгаа сайн яриад харах юм лээ. Тий. Тэгээ тархи маань угаасаа ойлгомжтой шүү дээ. Нэг энэ хоёр замаар явах ёстой тал тий. Наа чи юм шүү дээ энэгээр нь явчих гэл. Энд чи ухамсар биш ингээ тархи бид нарыг тархи бол бүр ингээ даам гарцсан бохгүй бид нарыг баш ингээ баг удирдаал тий. Сүнс мүнсийг удирдаал. Тэгэхэд одоо тархийг байх ёстой байранд нь байлгах хэрэгтэй байхгүй юу? Тий. Ухамсар эзэн шүү дээ тийм ээ. Ажиглагч ухамсар эзэн бохгүй юу? Ажиглагч ухамсар тархийг анзаарлаа. За тархиа чи надад ингэж хэлж байгаа байна. Чиний зөвлөгөө бол ийм байна. За би одоо дотоод ухамсаар сонсомоор байна гэдэг ч юм уу те. Яг хуу тархи бол заримдаа хэрэгтэй юм а хэлдэг. За энэ удаад тархи би чамайг дагая. Энэ удаад бол чиний над санаач уус явцх юм байна. Би ухамсараа сонсон гэдэг ч юм уу. Ингээд алийг авах юм, алийг авахгүй ингээл. Одоо та нар нэг хиймэл оюухан чат GPT ашиглаж байгаа бол тийм үстэй. Чат GPT бид нар санал болгодог, зөвлөгөө өгдөг. Шууд өгөнд нь бид нар ордгоо өстэй чинь. Бас бодно шүү дээ тий. За яг хэрэгтэй юм нь олоод ч бид нар баялаг л авчдаг. Ангид нэг л сэтгэл төрөхгүй бол за энэ чат GPT шудлаа, энэ бол авчлаа гэдэг ч юм уу. Яг бидний тархи бол яг хиймэл оюухан шиг байдаг байхгүй юу? Ингээд нэг тусгай ингээд програмын дагуу ажилладаг. Тархи яг нэг тийм компьютер шиг ажилладаг юм бэл хэрвээ та нарыг анзаарсан бол тархи яг сайжруулсан тийм компьютер шиг ажилладаг юм бэл. Одоо энэ хиймэл оюун ухааны төгс цаг орчин бидний махан биеийн тархи байхгүй. Тий.
Тэгэхээр тархийг бол ингээд яг хиймэл оюухан шиг хиймэл оюухан бол бидний доор байдаг тийм ээ. Хизээш одоо бид нар одоо хиймэл оюуханыг өгөнд орол явахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан байх ёстой байр суурьнд найваачих шүү дээ. Тэгэхгүй ажиглагч ухамсар байхгүй болчоор нөгөө бурхангүй газар бомб галзуурна гихчээр тарих бидрийг ингээл ерөөсөө удирдаал юу гэдэг юм заагаал хаашаа явах юм заагаал сонголтонд нөлөөлөл ингээл дээр гарчдаг байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд ажиглаж явах хэрэгтэй ингээд энэчнээс л гэтрүүлэхгүй ажиглаа тий. За ингэж энэ даа тэгчин тий тархитайгаа ярилцаад тархиа одоо чи ийм муухай юм бодож болохгүй тий. Чиний начаа алдаа хийсвэр ойлголт байна гэдэг ч юм уу. Эсвэл тархиа ингээд битгий намайг ингээд ийм бодлоор дарамтлаа тий битгий намайг айлгаатай. Эсвэл битгий миний итгэлийн унтраах надад тий бодол үг оруулж ирээдээ. Эсвэл битгий өнгөрснийг бодоод чи. Би одоо цагт оршмоор байна гэдэг ч юм уу тий. Эсвэл сүрэг бодол ороод ирэнгүү тархиа ингээд энийг эргээр бодноо хоёлаа гэдэг ч юм уу. Ингээд ярилцаад хахаар тархи чи ингээд бас нөгөө програмд ордог байхгүй юу? Одоо нөгөө дандаа сүргээр програмчлагдсан маа штэ тархи чи нөгөө гаднаас 9 шидийн мэдээлэл авцсан. Дээрээс нь нөгөө нэг юм бид нар нөгөө нэг ажиглагч ухамсар байхгүй байгаснаас хойш байхгүй ингээд байгаа учраас тархи маань ингээд юугаар л угаагдаад програмчлалдаа ингээд хүрх юмтай ямар ч тийм хамгаалалт авахгүй байгаа байхгүй тархинд чинь энэ ажиглагч ухамсар чинь тархины хамгаалалт авахгүй юу тархи руу оруулах уу тархийг ямар төвшөнд нь байлгах уу эерэг байлгах юм сүрэг байлгах юм гэдээ уулын чинь бөөцөлж явах хэрэгтэй юм тэр нь байхгүй болчоор чинь тархи чинь ямар ч хамгаалтгүй тэгэл тест нэрэ салхи хашаа би тийшээ гэдэг шиг ингээд явж байгаа байхгүй тийм за тэгээд энэ сошиал сувг одоо мэдээллийн 90 цаг ихснээс биш тарих хамгаалтахгүй байх үедээ тарих бол бүр жинхэнэ угаагдчихж байгаа. Нэг сурчлагаа хараад, нэг мэдээлэл уншаал, шууд тэрэнд итгээл те. Тэгэл нэг сурчлагаа хараад бас тэрэнд итгээл, нэг айлхаар мэдээлэл өнгөд гинт айж маягаал те. Ямар ч нэг уул нь ухамсар айх хэсгүй байхгүй юу. Гэтэл яана инглиш техникэнгүүд тарих шууд хүлээж авал ямар ч хамгаалтахгүй шүү дээ. Тэ. Тэгэхээр тархиа хамгаалтаа болгох хэрэгтэй. Тархиа өөрийн гэсэн байр суурьнд нь байлгах хэрэгтэй. Ажиглагч ухамсарыг бид нар одоо яг жинхэнэ өөрийнхөө бие гэж ойлгоод явах хэрэгтэй байхгүй. Тэгээ бид нар тэр ажиглагч ухамсар байхгүй л эго маань гараад ирсэн явчихдаг. Эгогоороо ярьчихсан, эгогоороо шийдвэр гаргачихсан тий. Эго үзэл ингээд гараад ирчихсэн ингээд нөгөө сүрэг төлөв дээрээ тавьсан. Би гэсэн үзэл нь гараад ирсэн. Тусдаа ялгаа заагтай гэсэн үзэл нь гараад ирсэн. Тэгээ явж тийм байлээ шүү дээ. Тэр эго гэдэг чинь ерөөсөө ийм өргөн одоо хүрээтэй юм бэлээ. Зөвхөн нөгөө нэг юм бардамнаг сах суурах тийм ээ. Бусдаа өөрийгөө харьцуулах ч гэдэм өөрийгөө дүгийлэх тэр эго гардаг юм бэл. Зөндөө олон юм дээр эго гарч байгаа. Тэгт бүр эго гэж бодхооргүй юм дээр хүртэл эго бийждэг. Бид нар бүр эго гэж мэдээчгүй байсан гэтэл эго байсан. Одоо яг тийм нөгөө сандрах хүртэл эго юм бэл шүү дээ. Одоо хүн намайг юуг бодчихоо тийм ээ. Бид нар чинь нөгөө олон хүмүүсийн донд гараал ингэ сандардаг шүү дээ. Эндэр дээр гараал яар сандарч байна тийм ээ. Эсвэл нөгөө нэг санаа зовх тийм за хүн намайг юуг бодчихоо гэдэг ч юм уу. Эсвэл яана би алдаа гаргах ч хүлээч гэдэг юм уу. Ингээл ерөөсөө нөгөө бусдаас шалтгаалаад ингээд тонслоод байна гэдэг чинь тэр бас нарийн эго юм бэл. Гэтэл ухамсар бол яг та өөрөөр тий байгаараа тэгээд яг нэг хүн юу гэж бодох яах их тэр нэг савлаад авахгүй шүү дээ. Тэрийг ингээд эвтэхнэр ингээд зохицуулцдаг. Эго ч юм бол ингээд ерөөсөө нэрээ хичээгээл өөрийгөө хичээгээл би ямар харагдчих жоо би ингэж хөө би тэгчих хөө гэл тий намайг ингээд бодчихгүй гэл ингээд савлаад ерөөсөө ингээд янз бүр болч юм чи тэр хүртэл эгонд орчих. Өдөөж ярих юм бол гомдол хүртэл эгонд орчих юм чинь. Гомдол чинь тэгдэж штэ. Хохирогчийн дүр байхгүй юу? Ер нь хөвчлэн. Тэгэл тэр намайг ингэсэн. Гэл тий тэрэнд нь гомдол ямар ч юм цаад юм тэр гомдох шалтгааны цаад юм ухамсараараа бодож яахгүй штэ. Ухахгүй, ухамсараа ажилуулахгүй тэгсэрнээсээ гомдоол тэг гомдонгууд хохирогчийн дүрлөө ингээл ороод намайг тэгсэн. Намайг ойлгоогүй гэл тий би уулын тэгсэн байхгүй тэгсэн чи намайг ингэсэн гэл. Намайг л тэр тэгсэн гэл энэ хүртэл эгонд орчтой юм бэл. Тэгэхээр эго бол олон юм дээр гарч ирэх шүү. Та нар сүнслэг эгог сонсч байсан уу? Сүнслэг эго ярьж өгөх юм байна яриад өгч. Тэр чинь сонирхолтой юм л шүү дээ. Сүнслэг эго бол анзаарахад хэцүү. Сүнслэг эго гэсэн чинь бид нар яг бүдүүн төрлийн эгонууд бол мэдээд аахгүй юм чи эго гэмэд. Гэтэл нарийн руугаа эго бүр ингээд даалт хэлбэрлүү шилжээр ингээд ялгахаач. Тэнгүүтээ зүг ятчдаг ч юм уу тий.
Тэгэхээр яг сүнслэг эго гэдэг чи одоо яадаг юм би одоо бяцлал хийдэг юм чи уурлаж болохгүй тий. Би одоо бяцлал хийдэг хүн юм чинь дандаа инээчих хэвээр гэдэг ч юм уу. Өөрөөгөө нэг хайрцаглал тий. Тэгснэ би нэг бяцлал хийдэг юм чинь эсвэл би бяцлал заадаг юм чи эсвэл би бяцлаглын тэдгээр зэрэгтэй юм чи гэдэг ч юм уу. Одоо яадаг юм. Би тийм авшиг хүртцсэн юм чи гэдэг юм уу. Ингээл нэг тийм дүрд орох гэдэг байхгүй юу. Одоо би тэгсэн юм чинь тий. Би одоо сүнслэг замын хүн би бяцлагдаг би авшиг хүртсэн тий. Би нэг ясан би бяцлаглын тэдгээр зэрэгтэй гэдэг ч юм уу. Ингээ явахаар чинь өөртөө нэг дүр зохиож өгöd байгаа сте. Тэр чинь дүр واخгүй тий. Дүр чинь эго штэ. Маск чи эго тий. Тэр бол сүнслэг эгонд орчдөг юм лээ. Нэг би гэгэрсэн гэж зарим хүмүүс баг яриад байна. Яг гэгэрсэн би гэгэрсэн ярих уу гэж ч өөр арай асуудал. Хаяа би ч айгүй подкаст энэ нэг өөртөө бас л надтай ажиллах бас үүрэг байгаа. Подкаст хийсэл өөрийгөө одоо юу гэх юм жоохон дотоод хэлцээж хичээгээд яваалаа. Бас бодог амар сонсон. Тэгээд тийм дотор зарим нүгээр би гэгэрсэн гэж яриад инээд байна тавч. Гэгэрсэн үгүй хаад гэж шигтэй гэж Наач мас. Тэнд масны эзэн сууч гол эзэн сууч. Би одоо наадах шиг юу яхаа сан руугаа гаргахаас. Тий. Араар нь сүлжээ хан руугаа гаргаад. Дараа нь би хан руу гаргач тэгэхгүй бол нэрээ суухад бас ингэж ах юм байна. Тэгээ маслаад байгаа юм байна шүү дээ. Өнөөдөр нэг анхны хичээл ахгүй тэгээ жоохон туршлахгүй юм байна. Тэгээд харж байгаа тасаал явна да. Нэг ангичл зөөр юм байна да. Тэ. Ер нь өөр юм гэсэн бараг байхгүй дээ. Би ч гэж ер нь байхгүй шүү дээ ер нь тий. Бүгд ингээд нэг юм олон энерги нэгдэл ингээд оршоод одоо энэ бие махбодыг чинь зөндөө олон нэгдүүлж нэг бие махбод ингээд тий нэг махан бие үүсгээд байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан биднэрт бол ингээд задлах юм бол зөндөө олон сүнс байгаа. Ухамсарууд байгаа. Тэр чинь нэгдчихэж одоо нэг цогц оршихуг үүсгээд байгаа байхгүй. Тэр цогц орших нь одоо энэ арга билэгтэй нэгцээд энэ хүн сууж штэ. Сүнстэй махан битэй хүн сууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тарих яг ясын дээр энэ нэг ширхэг эсчи хүртэл амтай. Үржин нөхөн тийм ээ? Амьсгал нь эдэн. Тэр нэг эс хүртэл амтай байна гэдэг чинь тэнд ухамсар байна, тэнд сүнс байна. А тарих гэдэг юм чинь зөндөө олон эстэй. Нэг эстнийг бодвол хажууд нь бүр хамаагүй том одоо дэлхий шиг орших байхгүй. Одоо бидний тарих чинь нэг эстэй харьцуулах юм бол одоо нэг эс нэг хүн байлаа гэхэд нэг эргэтэн болоод ирэхэр чинь бүр дэлхий шиг болчихж байгаа байхгүй. Хамаагүй хажууд нь илүү өндөр ухамсартай сүнс. Тэгэхээр бидний нийт эргэтэн болгон чинь өөрийн гэсэн хүсэлтэй одоо өөрийн гэсэн амьдралын одоо жамтай тийм ээ өөрийн гэсэн зорилготой ажил үүрэгтэй өөрийн гэсэн ухамсартай сүнслэг орших байхгүй. Тийм. Тэгэхээр одоо энэ бид нар одоо нэг ажиглагч ухамсар гэсэн дүрд оронготой тархитайгаа ярилцаад байгаа байхгүй. Яг үндэ би гэдэг аль нь мэдгүй ш. Би одоо энэ исэн юм уу? Энэ эргэтэн юм уу? Тийм ээ. Би энэ дотоос юм уу? Эсвэл би энэ тарих юм уу? Хайгаад олохгүй та нар. Бүгдээрээ би яахгүй юу? Би гэвэл бүгдээрээ би болчихно тийм ээ. Энэ оршихоо бүгдээрээ нэг болчихно. Тэгээ яг би гэдэг ингээ хайхаар гарч ирдэг юм билий. Ерөөс ингээ задраал алгуулчих тийм лээ гэсэн. Юу кинош. Юусэн юм. Тийм. Тэр шиг юм. Тийм. Угаасаа таван хийх юм шиг гэдэг бид нэг том Тэгээд би гэтэл жишээлбэл энэ аль нь ч хийж болно шүү дээ. Би гэ бодоод байгаа чи аль түвшин рүү шилжиж болох байхгүй. Би одоо жишээлбэл зүрх чолцоо хийж болно. Би өөрийгөө зүрх гэж тодорхойлж болно. Эсвэл би өөрийгөө тарих. Эсвэл би дотоод сүнс. Эсвэл би махан бие тийм ээ. Эсвэл би энерги бие гэд аль руу шилжиж болоод байгаа байхгүй. Гэтэл ажиглагч ухамсар гэдэг. Ажиглагч ухамсар бас бидний өмч биш. Бас яг би ч биш тэгсэрнээсээ би юм уу? Нэг талаараа би юм уу? Нэг талаараа яг цэвэр би юм уу гэхээр бас биш. Яг л тустай юм гэж байхгүй. Бүгд одоо нэг тий оршихуун одоо нэг салангат хэсгүүд л байхгүй. Нэг ч хэсэг. Тэгэхээр энэ ажиглагч ухамсар бол
их ухамсар буюу орчлын ертөнцийн нэгж зүйл байгаа байхгүй. Бид нар яг тусад нь авъя гэвэл далайн туслууд тахгүй юу? Далайн туслууд ажиглагч ухамсар одоо далаач юу тийм үү те? Өөрөө тэр их далаа. Тэгэхээр өөрөөсөө ажиглагч ухамсар бүхний одоо дээр байгаад байгаа. Цэвэр нөгөө хоос ухамсар. Тий. Ажил суух хамгийн чухал гэсэн санаа юу юм бэ? Тий. Ажиглагч гэдэг. Ажиглагч ухамсар байна гэдэг чинь тэр бол одоо өөрийгөө тодорхойлох юм бол өндөр ухамсар ахгүй юу? Одоо дээд бие higher self гэхээр тэр чинь өөрөө ажиглагч ухамсар өндөр ухамсарын түвшинд байна. Цэвэр ухамсарынхаа түвшинд орчвол дээд бие болчих жоохгүй өөрөө. Тий. Тэгэхээр энэ салгаж шавж үзэж болно, нэг тэр нь үзэж болно. Үнэхээр одоо энэ үе шат гэж байдгүй. Одоо дээд бие шат юм шиг байна. Өмчлөх юм байхгүй. Тий. Энд нэг эго байгаад байна тийм ээ. Энд нэг ажиглагч ухамсар байгаад байна. Энд нэг тий таван сүнс байгаад байна. Задлах юм бол олон сүнснүүд байгаад байна. Энд эсүүд байгаад байна. Идүүд, эргэтнүүд байгаад байна тий. Зөндөө олон юмны цогц ингээ оршуул суугаад байгаа байхгүй. Тэгээд цогц оршихуу нэгдээд нэг бүхэл бүтэн тийм ээ. Одоо энэ 7 хүрттэй. Одоо энэ олон эфир бихтэй, махан бихтэй энэ хүнийг чинь яадгийн одоо нэгж ухамсар буюу далайн тусал гэж үзээд байгаа байхгүй. Цогцоороо нийлдэж нэг юм бүтээгээд байгаа. Тэр болгон чинь бүгдээрээ би өөр нэг талаас нөгөө талаас бүгдээрээ орчлон ертөнцийн нэг хэсэг байгаа байхгүй. Тийм ингээ хоёр талтай шүү. Хоёр талаас нь та нар харж үзэх хэрэгтэй. Тэгэхээр одоо хит өөрийгөө хит хамаатуулаад эсвэл би биш юм байна гэж хит зүхтаагаад байх юм байхгүй зүгээр л. Энийг ингээд энэ тал дээр бас нэлээд бяцлагчиж ойлгоно бас шууд яриад бас ойлгочтой юм байх толгой иргэн. Тэг яг аль нь би энэ чиж бодогдно те. Тэгэл би биш юм бол тэгвэл яах гэж амьдраад байгаа ч гэж бодогдно. Таны зүгээрээ судалсан байх гэж бодоод асууж байгаа хамаатай гэж магадгүй. Одоо ингээд сонсохоор ийм байгаа байхгүй юу? Би хүнсгээд төрөлтөө зорилттой гэдэг энийг бодсон яваад. Энэ өөрөө зөвлөгөө одоо нөгөө амьдралынхаа утга учирыг бүтээдэг гэдэг хоёр юм өөр байгаа байхгүй юу? Энийг зөвлөсөн юм. Нааш нэт хоёулаа зөв штэ. Тийм. Нэг талаас нь харах юм бол сүнс үнэхээр зоригтой яриад байгаа. Ажил зоригтой ирж байгаа. Нөгөө талаас нь бид нар бас өөрсдөө бүтээгч учраас өөрөө тэрийг бас өөрчлөж болно, бүтээж болно, өргөжлүүлж болоод байгаа хгүй. Аль алинд байгаа сте тий. Алийн ч үүсэх аргагүй. Тэр аль аль нь л аа. Зорилгын талаас нь харах юм бол зорилго гарч ирнэ. Өөрөө бүтээгч төссөн талаас нь харах юм бол бүтээл гарч ирж байна. Энэ гал унтарч байна уу? Маха 100-та хамгийн ойрхон суусан шууд автоматар галч болж байгаа шүү. Гэхдээ галч болж байгаа нь юу шүү? Сайн шүү заяа. Жох мод хийчих. Унтраахгүй байхад л болно. Манай энэ туслахлын өргөөний 100 чих учиртай. Энд одоо гадны ямар ч хүн хурж олно, мод хийж олно. Тэгээд асч байгаа гал нь тэр хүнийх эрчим энерги шууд цэвэрлэх тийм тусгай галтай. Үүргэнд би өгцөн. Түүнээс биш нөгөө нэг голомтын нөгөө нэг юу гэдэг штэ. Одоо би одоо өөрийнхөө амьдэрдэг ч гэдэг юм уу те. Голомтын галт бол хамаагүй гадны хүнийг бол хүргээд идэггүй яадаг нь галын нөгөө ариун байдлыг хамгаалах учиртай. Энэ өргөө болохоор олон хүмүүс ирэх учраас ерөнхийдөө тийм хүмүүс олон хүний одоо бяцлаглалын өргөө учраас гал одоо 100-ных нь үүрэг нь өөрчлөгдсөн. Өөрт нь төхөж ирсэн хүмүүсийн эрчмийг цэвэрлэх. Тэгээ арцмаар тасаа сууж олон шүү заа та нар хийх юм олдохгүй гэдэг. Өөдөө тэгэлээ. Энэ асамаар арай өөр байж магадгүй гэхдээ нэг хичээлээс өөр байж магадгүй. Ингээд нэг одоо ингээд бид нар ингээд бяцлагаад их ухамсартай ингээд хүрлээ ухамсараа ингээд мэдрээ сурчлаа шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг одоо юм хамгаалагдсан бөө хүмүүс байгаад байгаа шүү дээ. Гэтэл заавал нөгөө авах хэрэгтэй өөрийнхөө үйлийг хийж тийш явах хэрэгтэй мөн эсвэл шууд тэр их ухамсартайгаа холбогдоод ингээд тэр ухамсараар тэр бөөгийн онгодын одоо өвд эзэн юм ингээд цэвэрлэгдэх боломжтой. Уул нь боломжгүй зүйл гэж байхгүй л те. Гэхдээ тэрийг давж гарч чадахгүй байгаа хүмүүс. Чадахгүй байгаа юм. Чадвал хамаа алах шүү дээ. Өнөөдөр асуулт бүр бодлогшраад явж байна. Гэсэн чи бүр онгодтой чи шахаа амар юм.
орж ирсэн. Би гэсэн чинь онгодоо янзлуулсан өстой гоё болсон гэж яваад байхгүй юу. Тэгсэн чинь бүр цаана юу дээдүүд бүр ингээ хямраад бүр ингээ манайх ингээ удмаараа амар хэцүү болчиход байгаа байхгүй. Гэтэл тэр авч байгаа хүн чи юу ингэ тэгсэн чи би бүр одоо яаж энийг авч гарах уу яах вэ гэсэн чинь заавал авах хэрэгтэй зүйл гэж бас байх хэрэгтэй. Энд чи одоо нэг сүнс чи одоо тамгалагтаад ороод ирчихэ өөрийнхөө үрэг даалгатаа. За чи одоо ийм үрэгтэй сүнсгч явуулчих аахгүй юу. Гэтэл ингээд одоо сүүлийн үед ингээд ухамсарын хөгжил яриад гисэн чинь тамгатаа улаач бас надад боломж байгаа юм тийм ээ. Одоо би өөрийнхөө ухамсарыг өндөр түвшинд хүргэе. За тэгвэл те одоо би бүү болох шаардлагагүй янзлуулаач гэдэг юм өөрөөрөө гарчих гэсэн итгэл найдар орж ирж байгаа. Чадвал хамаа алгах чад болно. Чадахгүй байна хүмүүс чадахгүй байгаа байхгүй. Одоо л авч чадахгүй. Миний анзаарснаар бол ирээд унчаад эсвэл ингээд нэг баслал хийж байгаа хэвээр орж ирдэг ч юм эсвэл гинт ингээд гоё сэтгэл нэг хүн тусалчмаар санагдаад тэнгууд нэг сим хийгээр орж ирнэ гэх шиг гинт ингээд цохилтон ирчих юм. бид нар тэр онготыг аргалах нь байтугай махан бийж аргалж чадахгүй сууч яг үннийг хэлэхэд. Үнэхээр супер гэгээрээд тийм ээ. Бүр үнэхээр супер төвшөнд гэгээрээд онготоос илүү төвшин сүнсээ гараад ич магадгүй өндөр төвшөнд гэгэр ч юм уу суулгадагтай ч чөлөөлөлт байж тээ. Гэтэл чадчихаамгүй гэдэгтэй. Чадахгүй бол сүнснийхээ ажлыг хийсэн дээ шүү. Түүнээс биш би та нарт амлаа те. Та нараас та чадна. Гараад ир магадгүй ч хүн худлаа хөрөхгүй штэ. Худлаа бистуулаараа худлаа энийг ингээд цааж бүр амар юм даа. Тэ. Тэгээ биний амьдрал дээр бас нөгөө болсон юм уу тэр би бас онцлоо. Яг тэр өөрсдөө юм өсөх байдаг. Одоо надад бол тэгээд айгүй ингээл за бяцлал хийгээл бас нэг хэсэг зүтгэж явсан л та. Тэгээд дараа нь болохоор яг ингэсэн юм амьдрал дээр тохиолдсон юм ин гэрч. Нэг гэрлэр хардсан. Тэгээд нөгөө яг миний өөрийн чин сэтгэл ингээд миний биеийн дотор тэр онготын мэдээл байгаа байхгүй юу. Тэгээд би сэтгэл тавиад суугаад тэр онгод чи яагаад шахаад байдгийг гэхээр өөр нь унтсан байдаг. Дээр суучаал загсуурал ямаг шахаал өтгөл байдгүй байна л та. Аврах гэхэлэр өчн өөртөө унтсан. Өгдөөцөө сүнслэхгүй юу. Тэгэхээр тэрийг би яах вэ гэхээр би яг сэтгэлээсээ суугаад энерги өндөр байх тусам хамт татд юм. Тэгээ онгод дэшээ хөрчихлөөр юм чи тэгшрээд яа. Цутах юм бол байна. Яг л тэгээд тэр аль уудан дээр яг тэр өдөглүүдийн аль газар чадчихад байгаа. Тэгтэл нэг юм заримдаа бүр уналтанд орчод байхгүй. Уналтанд орохоор нэгдүгээрт нь хамгаалт байхгүй тий. Хоёрдугаарт тэр гарч ирээгүй байж байгаа юм. Тархиныхаа төвчээсээ ил тайлах хэрэгтэй юм шиг санагдаад байдаг. Одоо н олон сүнсийг бий болсон хэлцэн юм чинь ерөөсөө хөөл болох хэрэгтэй юм байна гэсэн нэг тийм үнс боддог. Тэгэхээр миний хувьд болохоор ингээд тийм бөө болоод нэг амар хоцсомор өглөөл ингээд юмар байгаа байхгүй надад бүр ямар ч тийм хүсэл байхгүй. Гэтэл аав хүмүүс би бүр надад айц төрөж байхгүй өвдөөцийнхаа удмынхаа талаар бүрсэн амар айц. Тэгээ яг тийм айцтайгаа нүүтүүлээд байгаа. Одоо юм байхгүй. Яагаад би тэрийг хүсэхгүй байна гэдэг дээр ажиллах хэрэгтэй. Дотоос сүнс чинь хүсэж байгаа. Дотоос сүнс чи яагаад хүсэж байгаа гэхээр дотоос сүнс чи мэдэж өөрийнхөө зорилгын төлөө дотоос сүнс явдаг. Дотоос сүнс өөрөө тамгалагтаад буусан бол өөрийнхөө жамаар явах хүсэж байгаа. Би хүсэхгүй байна гэдэг чинь наа чинь яагаад хүсэхгүй байна? Айдас авсан юм уу? Трама авсан юм уу? Эсвэл өөр нэг тийм цухтах шалтгаан эгонд ч байгаад байгаа байхгүй. Гэтэл яг дотоос сүнстэй нэгдээд дотоос сүнснийхаа дагуу явах юм бол энэ дээр ямар ч цухтаах, тэр шаах ингээд сүргээр бодох юм байхгүй болчихдог байхгүй. Харин бүр эсрэгээрээ ямар гоё юм бэ? Бахархах, хайрлах тий сүнсний ажлыг гоё хийх юм бэлээ. Ангитал цухтаад байгаа шалтгаан чинь өөрөө тэр нэг юм айдас трама ч юм уу тий эсвэл тэр талаар нэг муухай юм сонсцсон, муухай юм авцсан тэрүүгээрээ хүн цухтаад идэх юм бэлээ. Би бас энийг яг ойлгох байсан. Тэгээд зөндөө олон ингээд бөөнөр юм сонсож байгаа шүү дээ. Тэгээ ингээд бяцлагалд ирж байгаа шүү дээ. Нөгөөдөл чинь цухтаж яваал нэр бяцлагалд ирдэг байхгүй юу? Ганц аврах юм гэж боддог юм яадаг. Тэгээд инхээр за яагаад бөө болмооргүй юм гэхээр гутцсан байдаг. Бөө гэдэг нь бас гутцсан. Нөгөө нэг гарууч гутаацсан байдаг байхгүй. Тэнгүүтээ бөөс трама ангуудаа цухтаагаад байдаг. Ангитал бөөс трама авахд дээ шүү дээ. Танаа ангууд ямар ч хамаагүй зүгээр нөгөө нэг бөөдөр очиод уулцсан тий. Нэг багш гэл нэг хүн тэднээсээ трама авцсан зав. Тэнгүүтээ болмооргүй байх. Энд чи амар муухай юм байна гэж жигшчихдэг. Ангитал энэ жигшмээр зүйл биш. Энэ бол одоо цагт бол хамгийн гоё зүйл байхгүй. Гэтэл хүмүүс ингэж жигшмээр болгочиход байгаа байхгүй.
Тийм учраас яг ингээд айцтайгаа нүүр тулаа тий тэр жигсэн зүйл ч гэдэм үү тэр травматайгаа нүүр тулаад тэгээд ингээд өөрийгөө цэвэрлээд ингээд явахаар за цоош нь эрхэлж болно. Цоош нэр зүг зам руу ороод ингээд харин ч дотоос сүнсэн чинь таалагдаад бахархлыг төрүүлээд энэ нэр гоё юм байна. Би үнээр хийх ёстой юм ингээд сүнснийхаа юм болдог. Нөгөө одоо авахгүйгээр зүгээр нөгөө мэдрэмж одоо орж ирдэ шүү дээ. Ингээд бид мэдрэмж орж ир. Тэр үедээ ингээ үйлс ингээ зүгээр ингээ үйл хийж болох юм болт юм болов. Тэр уул нь бол бид нар юу яах ёстой юм бэ лээ шүү дээ. Бүр ингээд өсвөр наснаасаа бага ахуй наснаас хил хуур татаж эхлээд бөгийн онготол хил хуур татаж эхлээд тэгээд өсвөр нас хүртэл 18 нас хүртэл тэр чинь одоо тодорхой хэмжээ нөгөө нэг юм буулахгүйгээр явган бүлэг сурцсан байгаа байхгүй. Тэгээ явган бүл сураад буулахгүйгээр юмаа хийж сангуудаа дараа нь одоо ядгийн бууцууд болдог ч юм хийх ёстой юм хийдэг. Гэхдээ тэр юу ч одоо бүжин тулаан дэгдэлт өрбөө болгоны суудлын одоо тэг бөөлөн өөр гэдэг шүү дээ. Тэрнтэй тийм юм чи одоо чи одоо надаас ингэж асуулаад би тэр юм чи хариулах юм байхгүй ш. Яагад бол би тэрч харахгүй шүү дээ. Би одоо танаа онгодыг чинь харж хэлж өгөхгүй. Яагад бол миний ажил үүрэг би биш. Миний ажил үүрэг бол би хүмүүсийн ухамсартай ажил нь дотоос хүнстэй л ажилладаг. Тэгэхээр наадталтных чинь мэрэгчилсэн хүн дээр очиод яг зөв хүн дээр очиод хүнээс асуу түүнээс би дур мэдээж юу ч хэлэх хэрэг байх надад байхгүй. Тийм. Тэгэхээр ер нь бол уул нь бол би бас бөөс трама авчаад бол ёстой зайл гэж боддогс аахгүй юу. Бөөс трама аагүй хүн гэж баг байхгүй заяа. Тэгээд чигсцэн. Тэгсэн чинь яг өмнөдөс цаад юм ингээд судлаад үзэхээр энэ бол тийм муухай зүйл биш юм бэл. Яг дотоос ус чинь хамгаалагдсанаа мэдж байгаа учраас өөрийнхөө ажлыг хийх гэж үздэг дотоос ус. Тэгээ бид нар дотоос устыг улам нэгдээд одоо нэг айц хүч травманаас арилаад дотоос устыг улам нэгдэх юм бол энэ хөх толб тэ хөх өнгө за тэр одоо хөх тэнгэрийн үүл буюу эндээ улам дурлаж эндээ улам омогшиж бахархаж энийгээ маш гоё дэлгэрүүлж хийх юм л. Тэрийг л ойлгосон юм. Ам тийм нөхдүүд чам тийм ойлголт өгсөн байхгүй харин. Тийм. Яг ийм юм бол одоо хүн амьтан үүсгэн хохирох юм байсан. Тийм тэгэхээр одоо сүнсээ одоо бэлтгэл хийж байгаа юм чинь нөгөө юу яриад байгаагаа өөрийгөө одоо энэ эрчмээ өндөрсгөл гэсэн үг тийм. тэгээд нөгөө дотоод ухамсар чинь нөгөө одоо үг дэдсэн хүлээж зөвшөөрч байна. Учраа болохгүйсэн шүү дээ. Тэгээд чамд мэдээд хоёр хэр нөгөөсөө тархины бодлоо зурагтаар үзсэн үү нөгөө багш гихчүүний заасан ном уу хэвчтэй юм шиг. Тэр бөө өөр чамаа бүчргүүд бөөрнүүд ч гэдэг юм. Ямар таалаа тэр борцог гэдэг юмдээс янз янз эрчим чи хэрэг орж ирэх болсон болохоор би ашгүйгоо чөлөөлөгдчихлээ бодсон. Наач өнгөц талтай шүү дээ. Бол мэдээ байгаа гэсэн. Тийм. Айгаал байх юм уу? Эсвэл дотор ч нэг юм дутуу оргилцсан энийг яайдаа гэл нэг сэтгэлийн мөхөрт нэг шаналгаа байдаг шүү дээ. Айгаал бол тэр нэг чи орж үзег уулзаг байгаа гэсэн. Яста тийм байдаг шүү. Бөөгийн тамхтай л бол тэр чинь тэгэл сүнснийх нь үүрэг нь угаасаа төрөхөөсөө өмнө нь үүрэг авцсан байхгүй. Хин хөвлөд орохоос өмнө үүрэг авцсан. Шилжүүлэх бол байдаг. Гэхдээ ховор тохиолдолд одоо яг тийм насгүй болсон тий. Одоо яалчгүй махан бие насгүй болоод яах одоо 1000 бууй гэд буух боломжгүй шүү дээ. Тэгэхээр шилжин. Зүгээр болвол тэгээд бүр боломжгүй болтолчин л үзэн шүү дээ. Тийм. Боломжгүй болтолчин үзнэ. За тэгээ бүр эцсийн арга нь бол шилжүүлэх ба. Тэр бол бүр ингээд махан бие цаашаа бүр үнэхээр ажиллагаагүй боллоо. Амар олон тийм тавагчлагдсан үг байх юм. Мэдхгүй одоо тэгэл байлаа гэвэл дээгүүр тэгэл зохицуулах шүү дээ. Би одоо дээгүүр нөхдөө бүгдээрээ буу болно гэсэн тийм үг байна шүү дээ. Гэтэ одоо энэ дээр ийм ялгаатай үнэхээр тамхтай юу гоо юу гэдэг чинь бас өөр байхгүй. Тамхтай л бол жинхнээсээ тамхтай л бол тэгээд угаасаа анхаарч үзэх асуудал. Сайн зүгээр ингээл орхичих юм биш аахгүй. Энд чинь бүр эцсийн нөхтөл одоо суудалж тийм ээ бүр ингээд эцслэх зүгээр ингээд цэг тавих юм байхгүй. Тэгэхгүй ингээд аргалаал, цухтаагаал эсвэл одоо болчлоо гэж өөрийгөө хуурал тий. Яг нь түр аргалж болно шүү дээ. Түр аргалж болно. Гэхдээ дотоос сүнсч үрс шаналгаатай байхгүй юу? Дотоос сүнсч үртэл тайван байж чадахгүй. Яа гэх юм бол энэ махан биеийг орхилоо гэд бид нар сүнсний өөрөх ажлаас чөлөөлөгдөхгүй. Бүр ингээд дордно тий. Дараа нь төрөл ахта бүр дорддог ч юм уу. Ахиад нөгөө нэг өмнөх наснуудынх нь нөгөө карма хийх ёстой ажил нэг цаг дээр буугаад ирчихдэг ч юм уу. Ингийг дотор сүнс чинь мэдэж байгаа учраас дотор сүнс бол эцээ хүртэл өөрийнхөө юм хийх гэж зүтгэдэг. Чадхаараа л зүтгэдэг.
Онгодууд чинь хийсүүг юм гэж хэлж хөлөстэй юм ядралчаа. Тэгээс үрийгээд энэ онгодтой хоёр энэ авахгүй гэж бодож байгаа шүү. Тэгэл ойлгоч бүр ойлгохаач бүр болсон. Тийм юм хүчтэй болсон. Сүнсний олон тамга байдаг. Тийм сүнсний олон тамга байдаг. Тэгээд бөөгийн тамга чинь зөвхөн тэрнээрээ нэг л тамга байхгүй юу? Тийм. Сүнсний тамга гэдэг нь яг та өгдөл ахгүй юу? Одоо зориг байж болно тийм ээ. Тусгаа ингээд зоригтой ирсэн байж болно. Тэр нэг тамгатай байж болно шүү дээ. Эсвэл сүнсний өгдөл тийм ээ. Ямар одоо чадварыг авсан, ямар үүрэгтэй. За тэгээд хөх толботой л бол сүнсний үүрэггүй ирсэн хүн гэж байхгүй шүү. Хөх толбыг дурын одоо сүнс эзэгнээд байхгүй. Тэр чин тодорхой хамгаалагдсан тодорхой үүрэгтэй учраас хөх толбыг авч төрж байгаа. Угаасаа дээд тэнгэр гэрийн тийм бид юм лээ. Тэгэхгүй ингээд ямар ч хамаагүй сүнстэй ямар ч зориггүй. Зүгээр л идээд уугаад амьдрчий гэсэн сүнс бол уучлаараа өөр оронд л төрдөг юм аз Монгол талаа биш. Тэгэхээр Монгол төрсөн л бол тодорхой хэмжээний их бага хэмжээний сүнсний зориг заавал байгаа гэсэн үг. Би одоо сүнсний зориггүй зүгээр л ингээд зөнгөртөө явж байгаа хүн гэж бодож болохгүй байхгүй та нар өөрсдөө. Ер нь тийм. Үгүй тэр чинь угаасаа мэдэгддэг. Сэтгэл чинь юунд чиглэгдээд байна тийм ээ. Сэтгэл чинь дотроос тэ сэтгэл гэдэг чинь яах вэ нөгөө дотоос сүнс чинь л ахгүй. Дотоос сүнс хөгсөнс бол бүх юмыг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд хаашаа чиглээд байна, юу хэлэх гээд байна тийм ээ. Юу руу татагтаад байна, яах гээд байна, ийх гээд байна. Тэрийг сайн анзаарвал тэнд л бүх хүчрээд байна. Тэгвэл шууд ингээд бясалгаал би одоо ямар зорилт ингээд хас шууд бэлэн бодоо өгдөг юм билээ. Бас эн чи явуулж үзүүлж тийм ээ. Өөр хичээл зүтгэл гарч иж төгжээнүүд нэг нэгээр тайлгт юм л түүнээс наа чи юм гэж шууд дотоодос бол чиглэмжл өгнөх гэхээр шууд чи юм тийм гэж бас өгдүүл юм билээ. Тэгээ тэрний төлөө бид нар бас тодорхой хэмжээний бодно, бясалгал хийн, үйлдэл гаргаж үзнэ ингээд зоржил явах хэрэгтэй юм л энэ бас нэг шалгуур ч юм уу тийм юм байт юм л бас шууд бэлэн бодоо өгдөг юм л. Тэгэхээр тийм цагийн нэг юм тийм тэр яг анзаарсан. Одоо энэ сошиал аюул болон багш нар байгаа шүү дээ. Энэ янз бүрийн бяцлал заагаад. Тэгээд тэр ороод өөрөө мэдээж чи юм сүний багш өөрөө тийм тэр үндсэн одоо юу цугаад байгаа юу ойлгоогүй. Тэгэхээр тэр одоо туулах зам цаг нь юм гэж байдаг бол би яг өөрөө тэр зам цагаа дуусгаад өөрөө хийх ёстой юм а хийж дуусгаад тэгээд дараа нь одоо яг чиний цаг чинь ирсэн шүү гэх юм. Тэгээд одоо энэ сошиалын мэдээлэлээр чи бяцлах ёстой хүн одоо ёстой бяцлагаал явах ёстой жинхэнэ бүхэн болох гэдэг ингээд хамаг бүх хүмүүсийг ингээд судалгаа тийм чинь цаг нь арай болоогүй одоо ингээд юм хийгээ явж явах ёстой хүнийг чи бяцлагаад байх юм бол одоо ингээд чинь өөр юу ч хийх хэрэггүй дахин хаагаал тэгээд бяцлагаад энэ чинь чамд бүхэн өсөд аваад ирнэ. Бяцлах өгöd байгаа юм чинь надад тэгэхээр би одоо цаг нь би одоо цаг нь гэсэн. Цаг нь бодог байхгүй юм. Тийм. Өөрт нь яг гэрээ явж исэн юмнууд нь ч гэсэн яг тэр нэг хамгийн өнөр шүү дээ. Тэр мөр одоо ингээд буугаад яг тийм хийгээдсэн юм. Аа ингээд таамж. Тийм үстэй. Тийм шүү дээ. Яг миний өнөөдөр ирсэн зорилго бол яг тэрийгээ мэдчихэж ирсэн. Одоо яг миний ингээд мэдрээд байгаа юм яг миний цаг нь ингээд болоод та дотроо мэдэрчил байвал тэгэл тэр чинь зөв л гэсэн үг шүү дээ. Ерөөсөө өөртөө эргэлзэх шаардлага байхгүй шүү дээ. Дотоод мэдрэмж зүүн ирж гин үү? Тэр чинь л тэгэл тэрэндээ л итгэх хэрэгтэй шүү дээ. Ерөөсөө тийж өөртөө эргэлзээд тахын байхгүй шүү дээ. Үнэхээр нөгөө нэг тарих яг ухамсар хоёроо ялахгүй тохиолдол бодож болно те. Гэтэл яг ингээд дотоодоос байна энд би яг итгээд байна тийм ээ. Яг үнэхээр миний дотоодоос байна гэж тэндээ эргэлзэлгүй итгэх хэрэгтэй. Зөв зөв. Яг миний ирсэн зорилго болохоор би бол яг дотроо мэддэг. Одоо урд нь тийм ямар мэдрэмж байсан одоо ямар мэдрэмжтэй цагаан хармаар ингээ ялдаг. Гэхдээ би одоо яг миний өнөөдөр ирсэн зорилго жоохон яг ямар үеийн үдээсэн юм хөшөөж байна. Эсвэл юм маань ирээд байгаа юм. Тэрийгээ би мэдчих. Эсвэл бүр надад нэг өөр нэг зам байх магадлал байна. Эсвэл
тэндээс юм уу? Тэр өвдөөцтэй холбоотой юм та мэдгэж гин үү? Тэрийг л Тэрийг чинь би хэлэхгүй өөр хүн хэлнэ. Тэр бөөгийн холбоотой юмыг бол би биш манай их хариуцж авсан. Би бол ухамсартай ажиллана. Одоо нэгсэндээ нөгөө өөрөөр хөгжих тийм ээ. Ухамсартай ажиллана, дотоод хөгс үндэстэй ингэ ажиллана. Гэтэл нөгөө далд ертөнцийн тэр тий өвөө одоо иймээ өвөг дээдсийн ингээ бууд судал энэ болоод ирэхээр би өөрөө улаач хүн биш болохоор тэрийг ингээ тэрлөө би нэг орох сонирхол байхгүй, орохч би шаардлагагүй, хэлж өгч ирэх нь угаасаа байхгүй учраас тэрийг үнэхээр өөрөөрөө бясалгаад өөрөөрөө мэдчих чадахгүй бол ер нь бол би бол ихж байгаа л зөвлөлтийн өөр. тэр болохоор би бол ер нь ингэж анхудаал ингээд бясалгаж ирж байгаа. Тэгээд боломжтой. Өөрөө л өөрөө бясалгаж байгаа л гэж боддог байх шүү дээ өөрийгөө. Тэгээд ингээд бясалгаад явдаг. Тэгээд бясалгал болгондоо мэдэрдэг. Хүн бүр ингээд бүх насаа ингээд тавьж болох нь гэж бясалгалыг юм хийсэн шүү. Цөв. Агны юм байна гэсэн. Тэгээд одоо энэ дотроос ингээд байгаа мэдрэмж бас юм байна гэсэн. Тий, итгэх хэрэгтэй. Автоматар тэрийг ингэж би өөрөө юу ч яагаад байхад цаг нь болохоор тэрийг цэвэрлэн гэж байдаг. Тэгээ ер нь юм гэдэг чинь цаг хугацаатай. Тэр одоо цаг хугацаа гэдэг нь бидний нөгөө 6 дээр харагдаад байдаг шүү дээ. 6 дээр чи гардыг шүү дээ. Нөгөө тэдээс тэдэн наснда нэг юм юм байна. Уналтын үеийн тийм, өсөлтийн үеийн юм ч гэдэг юм уу. Ерөнхийн ингээд 6 дээр харагдаад байдаг гэдэг чинь хүнд бас нэг тодорхой хэмжээнд төрөх тавилан байгаа байхгүй. Нөгөө талаас хүн өөрөө бүтээгчтэй. Хүн өөрөө ингээд цоош нэ бүтээд явах боломж байна уу байна. Нэг талаас бол нөгөө төрөх тавилан гэдэг юм ч бас байдаг. Давхар явж идэг. Тэгэхээр нөгөө цаг хугацаа нь яг болсон тийм ээ тэдээс тэдэн наснд гэсэн ерөнхийн ол төрөх тавилан бол байдаг. Цаг нь болно гэсэн юм бас байна. Тэгээд бас одоо бид нэр ингээд бясалгал бөөнөр ингээд суухаар одоо егоогоо даалт хэрэгтэй. Тэгээд ингээд ондохгүй байх хэрэгтэй. Нэг хичрээх баярлах байх гэдэг ингээд хүмүүс ингээд мэдрэмжүүд тэр егоныхаа төлөв хичээл ингээд болоод шүү дээ. Тэгтэл бүр цаанаас нь хүчээр ингээд дарна гэж байна. Надад яг тэгсэн байхгүй тэнийг л өвдөө өсөж ирсэн онцгой болоод одоо уурлахаа болоод ер нь өөртөөс нь Тэр чин дотоод сүнс чи хийчих болно шүү дээ. Тийм болно. Ерөөс гомдхоо болоод уурлахаа бүхэн. Тэгэхээр би ерөөс тэрний төлөв тэмцээгүй. Би ирчим л өндөр болж ирсэн шүү дээ. Тэгэхээр ингээд цаанаас нь яг го цаанаасаа юм болдог л доо. Тийм. Цаанаасаа гэдэг нь болохоор өөрөөсөө нөгөө дотроо зориг тавиагүй байж итл цаанаас юм бас болох юм байдаг хгүй. Энэ болохоор бидний дотоод сүнс бас нөх хийждэг. Гэхдээ тий яг го зарим бас хүмүүс сонирхолтой юм байдаг шүү дээ. Зөв зөвөр ажиллаа хэл те бясалгал мэдчихгүй явж итл. Гинт нөгөө юм хараал те. Гинт нөгөө сүнс хэмжээс юм хараад эхэлдэг ч юм уу. Иймэрхүү бас байж болдог хгүй. Энд чинь бидний дотоод сүнс чинь бас ажиллаа хийдэг юм байна. Нөгөө тархиараа ингээ ойлгохгүй яваад штэ. Шаал өөр юм бодцоо явж итл гинт нэг өглөө босоод ирсэн чинь юм хардаг болцсон ч ашиг те. Тийм хүмүүс бас байдаг хгүй. Энэ бол бидний дотоод сүнснээс нөгөө юу яагаад одоо ийм юм хийх бол болохгүй нэггүй бол болохгүй нэгэ дотоод сүнс заримдаа юмыг гартаа сатгадаг. Удирдлыг гартаа авдаг гэсэн үг хөө дотоод сүнс. Тэгэхээр тийм хүн болох боломжтой. Тий. Тэгэхээр та юу гэж боддیں۔ Та өөрөө мэдрэмжээр юу гэж авч чинь те. Энэ яг цаанаас болсон миний дотоодоос ингэсэн байна. Энийний цааныг ийм юм болоод байна. Энэ ийм болоод байна гэсэн бүх юмдаа итгэх хэрэгтэй. Энийг бол нэг тэгж хүнээс асуувал батлуудаадах шаардлага байхгүй. Тий. Яг зорилго нь болохоор би бас нэг хэрэгтэй бодлоо. Хүн одоо яг аль хэмжээсэн. Эсвэл яг миний уг удам уу. Эсвэл арай нэг өөр тий. Тэрийг бол би харж өгч хэлж чадахгүй тий. Тэр хүлээгээл тий. Гэхдээ яг хаа тэгээд яг үнэхээр холбогдоод алсан хүн бас нэг байдаг л хгүй бас нөгөө тий цаана нь юу байна гэдэг бас мэдгүй яваад таг харах хэцүү шүү дээ. Тий. Хайгаал юм. 2006 оны намайг хэлсэн. Чи юм аа. Гараад хэмжээ. Би дотроо одоо надад юм гэж. Тэг явж нэг хэлсэн. Надлыг хийж шүрэх юм ямар юм бэ? Тэгээд би нэрэж тийм өөрөө өндөө үлээж шүү. Айгуу сайхан тайвширсан юм. Тэгээд яг бодохгүй юм дээр маань татчихсан.
өнгөрсөн жил 12 сарын 20-нд мэдгүй бүр юу болсон. Гэнтхэн уйлаад биш. Зүгээр яж байгаа өөрийгөө татчихсан өдөржингөө уйл. Хүүтэй манай гэр их намайг чинь. Уйл хараг түрээтэй нэг үг байна. Юусаа баг. Тэнийг чинь ингээд бодоод манай охин та өөртөө хайртай гэж үздэг. Өөртөө юм байж тажтай. Та хүний хамаатай гарч авахгүй гэж яваад. Заав тамтай гэж нийлээд хоолнд орно харин яах вэ? Та тэгээд намайг жаад тэгээд өөртөө байж та өөрөө ингээд бодсон юм уу бичиж. Тэгээ орон бичгээд ингээд амьдралынхаа амьдрын дараамаа байж байгаа. Юус бичиж төвдөжтэй хэсэг уйлаад хадгалж чичрээд. Тэгээд тэр шүнх өөрийгөө галзуурч байгаа юм шиг шүү дээ. Шараатлаач яах вэ? Яг вэ. Бодож байгаа юм шинжэнгөө тэр бисад дотоод очгоодч ямар юм дээр очгоо бодож байгаа. Тэгээд нэг фэйсэс нэг мишрогшин нэг юм. Одоо юу дээ хоног содын үг халтсан байсан. Тэгээд тэрийг бодсон чинь аваа тайвшраад тэгээд маргааш удаа шууд босоод дэрхнийгээ гараа явуулаад зургтаа асаагаад энэ хоног содын хийлээ. Ихэд өөрөөсөө уучлаа баярлалаа чамаа өрсөлдөж гэх. Тэгээд дээр үгүй бүгдээр ингэж би урдаа яг татаж очиж байгаа юм шиг бодоод юм. Тэгсэн чинь би ерөөсөө бүр ингэ хонцоо болоод ингэ тавьчихсан. Тэгээд тавар манай охин амар хүнд өдөөд тэр үед би яарав. Амар ерөөсөө айгуу тэр 50 хүлээж авсан тэгсэн чинь. Тэгээд би таанасаа намайг хаад үзээд сайхан намайг ингэ бясалгал хийж тайвшруулсан юм миний замыг хийж гисэн юм. Тэгээд охин амар хүнд хатаад гол хэрэгтэй юу гэсэн. Манайхан гэсэн хатаад амар хүнд өчсөн шүү дээ. Тэгээд энэ суундаа хизээд байна. Тэгээд өргөө тайвшраад байж дахиад яана ажил явуулах гэсэн тийм бодсон. Тэрхсээд болж байгаа. Тэгээд ингээд өргөд өрчөд яасан муу яар юм бэ гэсэн. Шүтгэр гохон хоёр дэвштэй юм гэдэг шиг ингээд тэрхсээд тавьяа ингээд байж. Өглөөд өргөдсөн сүүлдээ би аяндаа тэр нэг муу бодгоо байхаа болоод за миний охин гэрнээ гэдэг юм одоо ингэ ирсэн. Ер нь өөртөө ороод айгүй ингээд уучлаа игээд хадгалаа игээд бэлгаад амар гүнзгий суучдаг. Сайхан тайвширчдаг юм шиг. Тэгээд одоо ч гэсэн хүмүүс тэр чи боо төстөө яах гэсэн. Тэгээд би тэрийг бодож чүрх шүү дээ. Надад нэг бөөгийн янз бүрийн тэмдэг юу те. Шахаа махаа гэсэн юм орж ирээч гэдэг өөрөө хүлээн авч аваагүй. Тийм яг үнэн худлаа мэддэхгүй л яваад авах тий. Тэгээд ямар ч гэсэн ингэж тэгж өвөл галзууч хаагаа тэгээд өөргөө тавьчихсан. Яа гэсэн юм. Зөв. Чадахгүй маяг фото олж авахгүй мэдгүй. Зөв. Ямар ч гэсэн нэг юм бясалгаж гэж байгаа ингээд өөр юм ботсон суудаг гэсэн тэр нь харин болцсон юм. Ер нь тэгээд багаар сайжрна гэсэн. Төвлөрдөг байсан бол төвлөрдөг болно. Ингээд. Тэгээд яг хуримтлагдсан эрчим л ахгүй бидний цэтгэл дотор зөндөө олон хуримтлагдсан эрчим байгаа. Тэгээл нэг өдөр тесрэн. Тэгээд тэр нь улимсаар ч янз юмар гарна тийм ээ. Шал өөр болно. Тэр чинь нөгөө дотоодоос ингээд бидний бие махбод бол биднээс ямар ч хамааралгүй бие даагаал ажиллаад байгаас тийм. Амьсгалыг бид нар удирдахгүй цаанасаа амьсгалдаг зүрх бол биднээс хамаарахгүйгээр өөрөө цогцлол өөрөө үйл ажиллагаа хийж дэдэг. Тэрнтэй адилхан бидний дотоос хүмүүс ч гэсэндээ биднээс хамаарахгүйгээр өөрийнхөө ажлыг хийд өөрийнхөө юм явж дэдэг. Бид нар бүр мэдчихгүй суучдаг. Тэгэл тэр болгон чинь бас цаанаасаа өөрийн хийх юмаа хийгээл ингээд бидний захиргаалтгүйгээр юмуд болно шүү дээ. Цэвэрлэх ёстой юмнууд нь цэвэрлэхтэй л тий. Зам руу орох юм замтай цаанасаа болох юмуд ингээд болоод ингэж байгаа. Тийм л. Тэгэхээр ер нь бол гоё ажилласан байна. За гоё урам аммаар түүх ярьлаа. За одоо ингэсгээ бясалгалтаа оръё да. Өнөөдөр тунгаалтын бясалгал гинэ. За тэгнэ л орчод ирэх юм уу?